монголчуудаа соёл ертөнц мөртөнд чи одоо юу болоод байгаа юм бэ өө? Нэгнийгээ бүр алж шидлээ өө. Хэдэн бацаанууд миний үе мүдийн байгаагүй юм даа арайч яа. Амар өстэй болдоо цөөхөн монголчууд штэ. Би бүр тэгтээ амар зөө ухаантай юм ярих гэдэг мөртлөө чадахгүй байна. Тэгтээ янгуудаа болохгүй штэ яа. Би зүгээр ингээ 10 жилдээсэн чинь манай ангийн багш монгол хэлний багш байсан. Тэгснэ наваг за чи энэ шүлгийг цээжлэхгүй бол төгсөхгүй шүү гэж. Йоо би тэгс зүгээр тэрийг гэсэн бүр 3-4 өдөр харж цээжлцсэн байхгүй юу. Тэгс тэр шүлэг сая бүр толгой дотор ороод ирдэг шүү бүр ойлгоод байгаа мó ааш. Тэр шүлгийг одоо дүүнерт уншиж өгд юм уу янгуудад бас шүлэг мүлэг сонсох хэрэгтэй одоо дандаа хараад өрөөтэй алаа хэдэнтэй дуу муу сонсож ихаар те. Би одоо ухаантай барих гэж чадахгүй шүү дээ. Шууд шүлгээ унш авчихъя. Алдаа дангаа болоход зөө ай майтай явдаг л шүлгчээс те нэг том гой шит ай тавьчих. Зөө. Юу лээ. Амьдтан бие биенээ хайрл хүмүүсээ алив сайхнаа бусдаас битгий хармал хэрэггүй үгийн зэвэр зүрхийг минь бүү шархлуул хэн нэгнийгээ харанхуй хармал руу битгий илхээ. Архинд орсон нэгнийгээ шоолж бүүнэ. Аяа чиний аав чинь ч байж мэдэн шүү дээ. Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол аз жаргалын хаалхыг бусадтаа нээж өгөө. Ачиг чинчтэд бас бөө мартгэ. Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд гарцаагүй тэрнийг нь олж хэл гадаа нартайч гэрт хөйтөн өдөр газар дээр нэг бус удаа тохиолддог юм. Чамд дурлсан сайхан хөвгүүнийг чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй юм. Чамайг хайрлсныхан хариуд хайрл. Чамаас сайханд нь дурлаж болох шүү дээ. Бидний амьдрал авь адилхаа. Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч, бидний хазар дээр нулимс хүртэл нэг л янзаар бөмбөрдөг. Бидний зам дээр авь адилхан учрлууд тохиолддог. Бүсгүйн доглон нулимсыг асуулгүйгээр арчиж өг, өдөрч унсан хүүхдийг дээр өргөж аргад. Өнөөдөр чи инээж, нөгөөх нь үйлдэгч өөр нэг өдөр чи гонж харин цаадах чинь дуулах болно. Үлгий авс хоёрыг хүм болгон дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй сте хүмүүсээ. Би биенээ л хайрл. Өргөн хорвоод хүн гэдэг хайраар л дутаж амьдэрдэг билээ. Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор алтан нар бидэнд ов адилхан илчээн хайрладаг болохоор амьд явахыг би бусдад хайрын түгээхийн нэр гэж бодном. Аз жаргалыг харин би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгодгийг. Амьдтаан бие биенээ хайрл хүмүүсээ алив сайхнаа бусдаас битгий харамлаач монголчуудаа. Яа бүү. Сүлд нь бүр амар оргилж моргил өөрөө шүлгэндээ орсноо гэж тэрж мэрэг гэдэг нүгөө юу. Яа тэгтээ амар шүлэг шүү. Янгуудаа яг ойлгоод сонсвол та нар одоо гоё үгийг ингээ хараад Google-с хараарай бас л тэрүүл штэ бас л ордон шүү. Тэтэй гоё шүлэг мүлэг ингээ гоё сонсч янгуудаа гоё кино мино үзэлтэй гоё урлагч нь бас хүнийг бас гоё болгож дандаа хараалтай өрөөлтэй амар шит өнө сонсож ихаар тэ янгуудаа гоё ингээд гэртээ моби хомомоор ингээл тэ зургтаа үзэлтэй тэ гоё кино мино үзэлтэй гэр бүлэрээ нэгнийгээ хайрлаад хүн яаж хайрлалцдгийг гоё кино мино үзэлтэй. Тэгэд гоё гэртээ моби хомыг тавиулаарай бас эвгүй шийтэлээ. Моби хомыг 3 сарын 31-ээс өмнө тавиулах юм болно шүү дээ. 12 сарын турш зэ 1 жилийн турш гарсан төлбөрийн чинь 50%-ийг танаас авна гэдээ. Бэмрүү. Тэгээ 3 сарын 31-ний хүртэл моби хом тавиулсан хүмүүсээс зэ нэг адад нь тодроод хосоороо дэлхийн аваргын хөл өмгийг очиж үзнэ хөөе. Эмэрүү аав бид хоёр очиж үзэж хөлөмбөг. God гшөө. За тийм байна да. Сони шүү. Тэгтээ гоё шэр ичээрээ янгуудаа. Peace. Амьдтаа би биенээ хайрл.
que eu sou doce.